За 17-18 жилийн дараа маш их талцлах хуваагдал улс төржилт. За үүнээс улбалаад хэд хэдэн засгийн газрын хувь зайны асуудал хүртэл яг энэ төсөлтэй холбоотой өөрчлөгдөж байсан. Тэгээд хамтарсан засгийн газрын үед бас энэ төсөл өнөөдөр хурлын чуулганд орж ирээд ингэ сойрхон батлагдж байгаа бас баяртай байна. Өнгөрсөн 17-18 жилийн талцлах хуваагдал энэ өрөө төгсөж байна. Ер нь бол Монгол улс хоёр хөрштэй. Түүнээс одоо урд хөрштэйгөө 4307 км хамгийн урт хэлээр хэлдэг. За энэ бас бүгд намт хятад улсын 14 улстай хэлдгээс хамгийн урт нь харамсалтай 70 жилийн дараа дөнгөж 2 дахь боомтой холбогдож байгаа нь бас маш харамсалтай байна. Ер нь тэгээ сая Алтан гэрэл сайд үгэн дээрч гарч ийн, ерөнхий сайд үгэн дээрч гарч ийн. Манай засгийн газар төрн хөрш улстай гэрээ байгуулчаа тэрийг устгачдаг болж таарж байна. Ард иргэдээс нууддаг болж таарж байна. Улсын хурлаас нуугаад дараа тэрийг устгачдаг, аргаа бараад хөрш улсаас айлаас тэр гэрээг олж авдаг ийм ичвэтэй байдлыг өнгөрсөн хугацаанд бид нар туулсан байна. Тэр энэ үнэ хариуцлагыг бид нар заавал тавих ёстой. Тэгэхээр энэ одоо устгацсан, алга болгосон гэрээг нэгэнт олж авсан бол үүнийг ил болгох уу гэдгийг би ерөнхий сайдаас асуумаар байна. Энийг олон нийтэд заавал ил болгох ёстой. Үнэн зөвийг нэгдэлтэй гаргах ёстой гэж асуумаар байна. Эхний асуулт. За хоёрдугаарт нь ер нь бол бас Монгол маш олон улс орны эдийн засгийн дэмжлэг, экспорт эдийн засгийн төслөлбөрүүд улс төрчдөөс олж гацж ийм хүнд байдлаас өнөөдөр бид нар туулсан. Тэгэхээр цаашид тийм олон төсөл энэ улс төрчлийн гацалтыг одоо заавал давж туулдаг байх гэж үзэж байна. Тийм учраас бас замтны сайдаас хоёр асуулт байна. За эхнийх нь одоо яг нэг чиг үүргийн үндсэндээ Монголын төмөр зам, 5 толгой төмөр замууд хоёр компани байгаа. Энэ хил холболтын төмөр замууд, цаашдаа холбогдох төмөр замууд хэрэгсэнд энэ хоёр компани нэгдэхүү асуудал одоо ижлэхэн чиг үүрэг бүтэцтэй давхар зүүн орон дотоо энэ хоёр компани ингээд тусдаа яваад ах уу гэдэг асуулт байна. За мөн замтны орнос дахиад хоёр дахь асуулт нь хил дамсан төмөр замын Монгол улсын нутаг дэвсгэр дээр бүтээн байгуул төмөр зам барилгын ажлыг хаанхын компани гүйцэтгэх вэ? Энийг хэлцээр протокол юу гэж тусгасан байгаа вэ гэдгийг асуух гэсэн юм аа. За ийм гурван асуулт байна. 2014 онд хоёр улсын одоо ерөнхийлөгч нарын Богдамт Хятад улсын ерөнхийлөгчийн одоо Монгол улсад хийлжсэн айлчлалын үеэр байгуулагдсан бичиг баримтуудаас ярьж байгаа шиг байна. Тэгэхээр энэ бичиг баримтуудыг бас гишүүнд хөргүүлье. Тэгээд бас мэдээж тухайн үед энэ нууцаар биш байгуулсан одоо асуудал бичиг баримт учраас ил болгож болох байхаа гэж бодож байна. За төмөр замын асуудлыг дэлгэр сайхан сайд. Ер нь засгийн газраас төрөмчтэй компаниудын үр дүн бүтээмжийг сайжруулах ийм одоо ажлын хүрээнд 5 толгой төмөр зам, Монголын төмөр зам хоёрыг одоо дэд бүтэц буюу өөрөөр хэлбэл одоо төмөр замын хэллэгээр одоо суур бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн, ажиллах хүчийг нь одоо Монголын төмөр замд нийлүүлж менежментийг нь нэг төмөр зам хийхээр болж байгаа. За үүнтэй холбогдуулаад 5 толгой төмөр замыг бол татан болохгүй. 5 толгой төмөр зам өөрөө мөн одоо энэ China Energy-тэй хийсэн гэрээний дагуу хил холболтын одоо ажил дээр хамтарч одоо гэрээ хийж цаашаа ажиллах учраас 5 толгой төмөр замын бүтцийг одоо 20-30 инженертэйгээр үлдээж одоо энэ 5 толгой төмөр замын бүтээн байгуулалтанд одоо хяналтаар ажиллах ийм компани болж байгаа гэдгийг хэлье. За энэ хил дамсан төмөр замын бүтээн байгуулалтыг бол урд хөршийн одоо буюу өөрөөр хэлбэл Бүгднайрамд Хятад улсын одоо төмөр замын одоо гүүрийн компани хийн. Гэхдээ Монгол улсын хуулийн дагуу одоо орон нутаг төрийн өмчийн одоо худалдан авах үйл ажиллагааны одоо хуулийн дагуу тендер зарлана. Ингээд одоо олон улсын гэрээний дагуу хятадын одоо хөрс зэрэгэлдээ одоо хятадын компаниудын дунд одоо тендер зарлаад аль одоо хямд буюу богино хугацаанд энэ бүтээн байгуулалтыг хийх санал өгсөн компани одоо мэдээж одоо ялах бах. Тийм учраас цааш энийг хийхдээ тэгтээ нэг харгалзах зүйл бол урд хөршийн одоо бүтээн байгуулалт одоо энэ гүүрэн байгууламжийг хийх компани нэг компани байна гэдгийг энэ ташрамд хэлье. Яагаад гэвэл энэ хэдийгээр хил дамсан ч гэсэн нэг байгууламж учраас нэг компани. Тэгээ өчтөр байнгын орон дээр бас зарим зүйл асуусан учраас зарим зүйл орхий. Ер нь бол энэ нэг компаниар гүйцэтгүүлэх гэдэг санал нь Монголын төлөв санал байсан уу? Одоо Монголын нутаг дэвсгэр дээр бүтээн байгуулалт өрнүүлэх
гад хэдийн компанид одоо бүгд намд хятад улсын компаниар гүйцэтгүүлнэ гэдэг нь Монголын хэлтийн санал байсан уу, хэдийн хэлтийн санал байсан уу гэдгийг дахин тодорхой. За хоёрдугаарт Монгол Ерөнхий сайдаас би асуулга асуусан. Энэ асуулгын өрөөнд яг энэ ганц мод гашуун сухад понтын төмөр замын санхүүжлэх хэлцээртэй холбоотой яг ямар хідэн баримт бичгүүд одоо Монголын талд байхгүй байгаа. За тэр олдсон баримтчүүдээр хийхэн гар үсэг зурсан. Үүнийг их хурлаар одоо хэрэгжүүлэх үү, замун тухайн аж ахуйн нэгжээс тодруулга авсан уу гэдэг юм асуулга өгсөн байгаа. Тэгээд энэ асуулгын тодорхой хариултаар хариулт ирсэн. Яг энэ асуултаар хариулт ирээгүй. Тийм учраас би лавлж сууж байгаа. За тухайн сайд дэлгэхэд бол та надад хөргүүлж болно. Би бол энийг олонний дил болгоосоо гэж байгаа. Ягаад олонний дил болгох вэ? Өнгөрсөн 17-18 жилийн энэ их улс төрчдийг, энэ улс төрчлөгийг, энэ гацалтыг иргэд өөрсдийнх нь өдөр 2014 оны 8 дугаар сард Бүгд найрамдах хятад улсын дарга Си Жинпин Монгол улсад төрийн айлчлал хийсэн. Энэ айлчлалын 2 дахь өдөр энэ гэрээ зурагдсан. За энэ гэрээ бол одоо ганц мод талд хятадын тал төмөр замаа бариад Монголын тал одоо өөрөө санхугаар төмөр замаа барих зээлийн хэлцээртэй холбоотой ийм баримтчиг. Энэ баримтчиг бол нууц биш. Тодохгүй би бас хэлсэн нөгөө тавталгаатай холбоотой бас зарим асуудлуудыг их хурлын гишүүд санал тавьсан байгаа. За мөн одоо шаардлагач ирж байгаа. Тийм учраас энэ баримтчиг донд энэ гэрээг оруулъя. Тэгээд их хурлын гишүүдэд тарааж өгье. За энэ төмөр замын хил холболтын одоо гүүрэн байгууламж өөрөө төвөгшөлттэй гэж нэрлэгддэг ийм одоо бүтээн байгуулалт байгаа. Барилгын. Тийм учраас манайд өнөөдөр одоо энийг хийхээр одоо хэмжээний одоо компани одоо одоохондоо бол байхгүй. Гэхдээ одоо мэдээ цаашдаа бол бий болно. Ер нь бол энэ төмөр замыг бүтээн байгуулж байхад олон компаниуд бол гүүр одоо хоолой барьдаг ийм туршлагатай болсон байсан. Гэхдээ энэ удаагийн одоо хил холболтын төмөр замын гүүрэн байгууламжийг Монгол талын одоо бас гэдгээр одоо илүүтэй саналаар энэ хамтдаа одоо нэг гүүрэн байгууламжийг хийхгүй бол дараа нь одоо хоёр тусдаа хийчихэд төмөр замын байгууламж нь аль нэг талдаа одоо төмөр зам нь зөрөх юм уу алдаа оноо гарах гүүрэн байгууламж нь одоо өөрөө шаардлага хангахгүйгээд урд хөрш одоо атгаас тавиад одоо татгалзаад одоо төмөр замаа дээгүүр нь явуулахгүй бид нар энэс баталгаа шаардна гэдэг ийм асуудал гарч болзошгүй учраас хятадын талын одоо компаниудын дунд тендер зарлж байгаамаа гэдгийг нь дэлье зориуд. Тийм учраас энэ бол одоо хамтдаа нэг компаниар хил дамнаж хийх нь илүү чухал үр ашигтай. Яг гэвэл дараа нь илүү зардал гарахгүй, дараа нь янз бүрийн зөрчил гарахгүй. Энэ байгууламж өөрөө нэг компани хийснээрээ хариуцлага одоо үүрээд явна гэдэг ийм үүднээс одоо хийгдэж байгаа байгууламжаа гэдгийг хэлье. Баярлалаа.